Hi everybody, my name is Сайн байцгаана уу? Намайг Даниэл Рита гэдэг Перу улсаас ирсэн. 7 жилийн турш дэлхийгээр аялж байна. YouTube хуудасдаа хэрхэн мөнгөө хэмнэж бага зарлаар аялах талаарх бичлэг оруулдаг. 5.7 сая дагагчтай. Анх удаа Монгол улсад ирж байна. Өмнө нь Хятад болон Оростой хэлдэг том газар нутагтай улс гэдгийг мэддэг байсан. Мөн Чингис хааныг мэднэ. Монголд ирсэн анхны сэтгэл бол иргэдийн найрсаг гэдгийг мэдсэн явдал юм а. Удаан хугацаанд олон улсаар аялсан ч ийм найрсаг байдал тун ховор. Бүгд инээмсэглэж яриа өрнүүлэхийг хүсэж бөөнд гайхмаар байсан шүү. Монголд ирсэн нүүдэлчин соёл уламжлалыг харахыг ихэд хүссэн. 2023 онд улсынхан хүн амын талаа нүүдэлчин хэвээр байгаа нь тун өвөрмөц дүр төрх юм а. Би Монгол үндэсний хоолыг идэж үзсэн. Хамгийн их таалагдсан хоол бол уушуур банш айраг байлаа. Би 3-4 газараар аялсан. Нийслэл хот болон говь мөн нэрийг хэлж чадахгүй өөр нэгэн газар руу явсан. Онгон зэрлэг байгалыг хаасайгүй харсан. Байгалийн зураглал гайхалтай байлаа. Мөн тэмээ унаж үзсэн. Үнэхээр сонирхолтой туршлага байлаа. Өмнө нь ойрхон дорндоор аялж байхдаа тэмээ харж байсан ч унсан туршлага байгаагүй. Энд байх үлдсэн цаг хугацаанд нүүдэлчин гэр бүлтэй хамт цагийг өнгөрөөх болно. Өдөр тутмын заншил, соёл уламжлалыг мэдрэх хуваалцах боломж олцсон тогтоогдож байна.